За өнөөдөр би та бүхэн Малах номыг танилцуулъя. За Малах гэдэг бол хуучин гэрээний хамгийн сүүлчийн ном байгаа. Малах гэдэг хүн нэр болохоор хүний нэр биш. Харин нэмийн илч буюу англиар my messenger гэдэг утгатай нэргүй захид гэдэг шиг нэгэн иш үзүүлэгч Израильчуудад хандан тэдний 7 нүглийг сануулж, дэмжүүлж бичсэн ийм ном байна. За энэ ном нь хизээ бичигдсэн бэ гэдэг зүйлийг бидний түүхийг нь ойлгох хэрэгтэй. Израильчууд янз бүрийн шүтэн шүтэж улсын харийн улсын даргалт ороод улс нь мөхсөн. Улс гэж байхгүй болсон. Тэгээд иргэд нь Бабилоны боол болсон. Бабилон руу цөлөглөд явсан. Тэгээд тэнд 70 жил байж байгаа. Тэндээс 50,000 еврейчүүд буцаж ирж нутагтаа ирээд улсаа дахиж байгуулсан. Одоо Монгол хаасаг 100 жил 101 жил гэж яваад байгаа ч тийм. Тэрэн шиг тэд 50,000 еврейчүүд буцаж ирээд 100 жилийн дараа болж байгаа үйл явдал бол Малах номын үйл явдал аахгүй. 100 жилийн өмнө тэд ирэхдээ бизнесийн зорилгоор ирээгүй. Тэд ерөөсөө төрөө босгоё, шашнаа босгоё, Явигийнхаа сүмийг босгоё. Ерөөсөө тийм сүнслэг зорилготоор ирцгээсэн. Ингээд тэд үнэхээр хичээсэн. 100 жилийн дотор сүмөмж байсан, ахуй амьдрал бүх юм босгосон. Гэхдээ нэг л тийм гундуу байсан. 100 жилийн өмнө ирсэн тэр өөрсдийнх нь аав ээж эмээ өвгөө тэд бодсон. Ер нь тэд яах гэж Бабилоноос ирсэн бэ? Бабилонд тэд бизнестэй, амьдралтай, бүх юмтай гоё газраас яах гэж ийшээ ирсэн бэ? Ер нь бид Явигийнхаа сүмийг босгосон ер нь хэрэг байсан ч юм уу гүйл юм. Ер нь бурханд үйлчлэх хэрэгтэй ч юм уу хэрэггүй ч юм. Бидний өвгдөөс бурханд үйлчлэн гэж 50,000 удаа тэр Бабилоноос бүгдээр ирцгээсэн. Өнөөдөр бидний байж байгаа царайг хар. Бидний амьдрал нэг л гундуу. Бидний дунд ядуурл байна, ажилгүйдэл байна. Бурхны сүмийг хүндэлж байгаа хүн чалга, бурханд үйлчилж байгаа хүн чалга. Ингээд тэр дотор гэр бүл салт байсан. Итгэгчдийн дунд тийм еврейчүүд гэр бүл салт хариу өгтөй гэрэлсэн, бурхныхаа хуулийг зөрчсөн, тахилчид хүртэл байсан. Энэ бүх зүйлийг хараад хүн ардын сэтгэл нь урамгүй, эргэлцсэн. Бид бүхэл бүтэн 100 жил болцоод байхад бид яг л анх иржсэн тэр үе шиг байштай. Одоо бид нэг 100 жилийн өмнө монголчуудын янз бүрийн баримтлал зураг мөргийг харахад ерөөсөө өөрчлөгдөг үйлчлэг машинтай л болсон байна. Тэрээс бусдаар бол яг л үйлчлэг. Тэгж хардаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан тийм байдал байсан. Яг ийм цаг үед бурхан өөрийнхөө иш үзүүлэгчийг илгээс. Тэгээд нийт хүн ардын дунд бурхныг ч дээдлэхгүй юм чинь ер нь бурханлаг байгаад яах юм бэ? Бурханлаг ёс зүйтэй байгаад яах юм бэ? Яагаад гэвэл бурханлаг ёс зүйг амьдрсан хүн бурханлаг амьдрсан хүнээс илүү амжилттай байна. Илүү жаргалтай, илүү сайхан амьдрал. Тэгвэл сүмд явж байгаа бурхныг дээдлэж байгаа миний амьдрал дээшсэн. Тэгвэл бурханд үйлчлээд яхан, бурханд өргөөд яах юм? Гэдэг ийм хандлагатай болсон үед энэ иш үзүүлэгч ирсэн юм аа. За энэ иш үзүүлэгчийн загтал дотор им яруу найргар биш дандаа үргэлжлүүлсүүгээр бичсэн ба. Ер нь хуучин гэрээний иш үзүүлэгчийн номуудыг харах юм бол зарим тийм яруу найргийн юугаар шүлгэлсэн байдлаар бичсэн. Тэгэхээр шүлгэлсэн байдлаар бичсэн гэдэг чинь тэр хүний эмоцийг шүлгээр илэрхийлдэг баг. Үргэлжилсэн үгээр бичсэн гэдэг чинь факт болон юм логикийг бичдэг. Тийм учраас бурхан ерөөсөө тэр израильчүүдийн энэ байдлыг хараад сэтгэл нь бол хөдлөөгүй. Тийм учраас хамгийн сүүлийн иш үзүүлэгчээ илгээгээд бурхан 400 жил тэдэнд ямар ч иш үзүүлэгч үзүүлэхгүйгээр чимээг болсон. Тэгээд Малахаас хойш 400 жил яваад хамгийн анхны хуучин гэрээний хамгийн сүүлчийн шинэ гэрээний хамгийн ихний иш үзүүлэгч Иохан Баптист гарч ирсэн байна. Тийм гонигтай цаг үе байгаа. За энэ гонигтай цаг үед Малах ном бичигдчихэ. За ингээд Израилийн 7 нүглийг ярихаас өмнө би та нарыг хайрлсан гэж бурхан израильчуудад хэлэхгүй. Шууд бурханаас асуусан. Тэдний харилцан яриа үз. Та биднийг яаж ярьсан? Тэгсэн чинь бурхан би Яаковыг хайрлаж
Исавыг үзэн ятсан гэсэн. Би чамайг сонгосон учраас чи намайг үл хүндлэв гэж хэлсэн. Би таны нэрийг яаж үл хүндлсэн юм бэ гэсэн. Та нар мууг нь надад өргөсөн Левийн гэрээг боёулсан гэсэн. Яагаад та өргөлийг хүлээн авахгүй байгаа юм бэ гэсэн. Яагаад гэвэл та нар эхнэрээсээ салсан. Гэрлэлт гэдэг бол Бурхны өмнө гэрээ гэдгийг та нар зөрчсөн. Яагаад гэвэл та шудраг биш юм бэ гэсэн. Месиа шүүх болно. Тийм учраас гимших гэсэн. Бид яаж гимших юм бэ гэсэн. Намайг лувирдахаа зогсоо гэсэн. Бид таныг тэгвэл яаж лувирдсан юм бэ гэсэн. 11-ээр ба өргөлөв. Бид таны эсрэг юу ярьсан юм бэ гэсэн. Та нар би юутай хоцрох вэ гэж хоорондоо ярьцгаасан гэсэн. Ийм 7 яриа өрнөсөн байдаг. Тэгвэл Бурхан Яаковыг хайрлаж Исавыг үзэн ядсан гэдэг нь ямар утгатай юм бэ гэхээр өнгөрсөн 100 жилийн түүхээ хар та нар Бабилонс ирсэн дараа 100 жил өнгөрөхөд Исавын үр удам Эдом ямар байдалтай болсон, Яаковын үр удам Израиль ямар байдалтай байгааг та нар харж. Исавын үр удам өөрийн одоо Сеир гэдэг том уул өөрсдийнхөө их нутгаасаа тэд Мөксөн тэнгисийн тэнд байдаг цөлд тэд нүүлэлж амьдрах болсон. Тэдний амьдрал хувь заяа байхгүй болсон. Тэд Исавын үр удам 100 жилийн дараа үнэхээр ширгэж жижиг болоод дээрэс нь Есүсийн цагуудаар бүр байхгүй болсон. Харин 100 жилийн дотор Яаковын үр удам болох Израиль хөгжин цэцэгдэж улс орноо байгуулж төр зэсгтэй болж ингэж явж байгаамаа гэдгийг бол хэлсэн. Өөрөөр хэлбэл Бурхан хайрлсан үзэн ядсан гэдэг нь шүд зугаал, занаал, уурдаар гэсэн утгатай шүү. Тэгвэл Бурхан үл тоосон гэсэн. Зөнд нь хайцсан гэсэн. Хайрлсан гэдэг нь Бурхан тэдний сайн сайхны төлөө санаа тавьж хамгаалж өрөөсөн гэсэн. Заримдаа итгэгчид бид Бурхан намайг хайрлахгүй гэж боддог. Бурхан намайг хайрлахгүй гэж боддог. Тэр бол эхний нэгүл. Бурханыхаа хайрыг мартна гэдэг чинь нүгэл авах. Бурхан намайг хайрлахгүй болсон. Бурхан намайг ивэхгүй болсон. Тэгвэл бид яг миний амьдралыг Бурхан яаж өнгөрсөн цаг хугацаанд өрөөсөн? Бурханыг мэдэхгүй байгаа тэр хүмүүсийн амьдралыг Бурхан яаж хайсан гэдэг зүйлийг бид харьцуулах. Надаас 7 дор амьдралтай. Надаас ч тийм зовж амьдчих зөндөө байна. Харин би нөгөө жаргалдаа ташуурсан гэдэг шиг Бурхан намайг яаж өрөөсөн? Намайг эрүүл сарууд байлгаж байгаа. Би тахир дутуу болж болох л байсан. Бурхан намайг ажилтаа байлгаж байгаа. Би орлогогүй ажилтгүй болж болох л байсан. Бурхан миний гэр бүлийг хоолтой ундтай байлгаж байгаа. Бурхан миний үр хүүхдийг эрүүл сарууд байлгаж байгаа. Хэрүүл уруултай ч гэсэн их нэртэйгээ би нөхөртөөгөө би тийм ээ гэр бүлтэйгээ амьдарч л байгаа. Энэ Бурханы ерөөл биш юм уу гэж бид энэ зүйлийг тоохоо байж. Би зүгээр л англиар taken for granted буюу энэ бүх зүйл бол зүгээр байж л байх ёстой. Надад байх л ёстой үстэй гэдэг энэ хандлага маань Бурханы хайрыг умартахад хүргэдэг юм аа. Тэгм учраас бид Израильчууд чиг Бурханы хайрыг умартан үл хүндлэх нүглийг үүлдэхгүй байя. Амен. Хоёр дахь Израильчуудын хийсэн нүгэл бол тахилчдын хийсэн нүгэл. Ялангуяа эзэнд үйлчилж байгаа хүмүүсийн нүгэл. Тахилчид ямар нүгэл хийсэн бэ гэхээр эхний нүгэл нь болохоор өргөлд хайн хандсан. Хүмүүс тийм ээ Бурханд өргөл өргөхөөр хамгийн шилдгийг өөсөйгүү тийм ээ тарганыг үнэхээр сайныг нь Бурханд өргөх ёстой гэж хуйлд бичсэн. Тэгэхдээ Израильчуудын одоо хандлага ямар болсон бэ гэхээр сохор доголон хүн амьтанд өргөхгүй өөрсдөө ч тоохгүй тэр өргөлийг Бурханд өргөх үед Левичүүд тэр өргөлийг нь ийм өргөлийг чи Бурханд өгч болохгүй гэж хэлэхийн оронд тэр өргөлийг хүлээж аваад за ойлгож байна, чиний амьдралыг ойлгож байна, чи угаасаа хэцүү байгааг ойлгож байна гэхээр тэр өргөлийг нь хүлээж аваад Бурханд өргөснөөрөө Бурханыг үл хүндлэх тэр хандлагыг хүмүүсийн дунд бий болгосон байдаг. Өөрөөр хэлбэл хамгийн нандин, хамгийн эрхэм зүйлээрээ Бурханд хандах ёстой байтал тэр хандлагаа тэд гээсэн учраас тэр хандлагыг тахилчид өөгшүүлсэн учраас Бурхан тэднийг тахилчдад та нар өргөлд хайн хандсан гэдэг энэ нүглийг тэдэнд хэлсэн байдаг. Тахилчдын хийсэн хоёр дахь нүгэл бол тэд амжиргааныхаа төлөө хүмүүс таалагдах сургаалыг заасан. Левичүүд бол зөвхт амьдралын үлгэр загвар байж бас түүний амаар дамжуулаад Бурханаас имэх ариун амьдрах, зөвхт амьдрах тэр хуулийг хүмүүс сануулсан заах үүрэгтэй хүмүүс. Тэгтэл өөрсдөө ч тэр хуулийг дээдлэхгүй. Өөрсдөө ч харин
бурхтыг шүтггүй ч гэсэн харийн октодтой гэрлэж бурхныхаа өмнө гэрээгээ зөрчсөн. Дээрээс нь тэд амжиргаагаа залгуулахын тулд хүмүүс таалагдах сургаалыг заасан. Үнэн сургаалыг заах бол хүмүүс үргээд явчихсан. Цуглаан цөөхөн үнэтэй болж. Хүмүүс цуглаанд ирэхээ байж гин гээд хүмүүсийг гомдоохгүй тул тэдэнд таалагдах сургаалыг зааж гисэн. Үнэндээ тэр чуулган цөөхөн байна уу, том байна уу? Бурханд бол тийм хамаагүй. Бурхан бол намайг хүндэлж байгаа нэг ч гэсэн хүн байна уу гэдгийг зүрхийг л харж байна. Амен. Олон хүний тоогоор цөөн хүний тоогоос бурхан алдаршдаг. Мянган хүнтэй бурхныг үл хүнддэг зүгээр л өөрсдөө 5 дахын сургаалыг сонсдог хүнтэй байснаас 10 бурханд итгэмжтэй үнэхээр бурхны өмнөд амьдарч байгаа тэр хүмүүсээр бурхан хаанчлаад хэлдэг. Тэгээд левичүүд амжиргааныхаа төлөө бурхан таалагдах биш хүмүүс таалагдах сургаалыг заасан нь тэдний нүгэл байсан. Энэ бол Израильчүүдийн хийсэн 3 нүгэл. Дараад нь 4-р нь гэр бүл салт гэсэн. Харийн охидтой гэрлэж гэсэн. Бурхны хуулийн дагуу еврей хүн бол еврей хүнтэйгээ гэрлэх ёстой байтал тэд өөрсдийнхөө эхнэрүүдээс салсан. Тийм цаг үе нэг бэлсэгтэр шууд ядуурсан. Газаргүй, байргүй, амьдралгүй хинч биш болсон. Хүүхдүүд нь өмчөрсөн. Тэгээд тэд өөр харийн охидтой, залуухан охидтой гэж. Энэ бүх байдлыг харсаар байтал Бурхны үгийг өөрөө хүмүүс левичүүд заагаагүй. Нехемиягийн үед тэмээ бүр харийн охидтой гэрлсэн тахилчдын болон хүмүүсийн нэрсэн жигсаалт гаргаж байгаа үснээс нь зулгааж байгаа гэрээс нь тэдний хөөж хүчээр салгажсэн. Та нар Бурхныхаа үгийг ингэж зөрчлөө. Итгэгч хүн тэгээд гэрлэх ёстой гэж Библи заасан. Итгэгч биш хүн итгэгч хүнээс илүү ухамсартай байна гэж бодоод зарим хүмүүс гэрэлдэг. Тэгтэл итгэлийн хүн, итгэлийн биш хүн шал өөр хоёр сүнстэй, шал өөр нэгэн үнэтэй хүмүүс мөнгөтэй, жаргалтай байхад бол ялгарахгүй. Харин мөнгөгүй, зовлонтой, амьдралд нь асуудал хямрал орж ирэхэд тэр хоёрын ертөнцийг үзэх үзэл хар цагаан шиг, гэрэл харанхуй шиг тэс зур болохыг тэр хүмүүс шууд хард. Нэг нь бурхан руугаа явна, нэг нь дам руугаа явна. Нэг нь эзнийг дээдлэхээр явна, нөгөөдг нь гандан руу эсвэл юм хардаг, үздэг хүмүүс рүү явна. Шал өөр үзэл бодолтой болчихно. Эсвэл бүр маш баян болох бидний ертөнцийг үзэж шал өөрчлөв. Нэг нь шууд мөнгийг гон, нөгөөх нь мөнгөтэй ч гэсэн бурхныг дээдлэх гэсэн. Тийм учраас нэг буулганд ижил буулганд ороорой гэж хэлсэн. Буулга гэдэг нь залуу одоо өхөр ба өгшин бүх хоёрыг хамт буулганд оруулж аваад газар халуулдаг. Тэгээд настайгаа хөгснөгөө залуун дагаж ингэж сурдаг, газар халахыг сурдаг. Тэгтээ өндөр нам байх юм бол нэг хоёр хүзрэн холгоно. Тэгээ хоёулаа явж чадахгүй. Тийм учраас ижил буулгана гэдэг нь юм тэнцүү, нуруугаар тэнцүү. Тэгм бол хүчээ зөв хуваарлна. Тэр хоёулаа ажил сур. Яг түүнтэй адилхан ижил буулганд орох ёстой. Нэг нь итгэгч, нөгөөх нь итгэгч байх юм бол хоёулаа зов. Тийм учраас итгэгч нь итгэгч хүнтэйгээ гэрлээрэй гэж Библи заасан байдаг. Би аль хэдийн гэрэлцэн шүү дээ. Одоо яах вэ гэж зарим асуух ба. Одоо би тэр шалах уу гэж. 1-р Коринтын 7-р бүлэг уншаарай. Тэнд бүх зааврууд байгаа. Амен. 7 нүглийн 5-р нь Бурхны шудраг байдал эргэлзсний нүгэл болсон. Бурхан муу хүнийг шидэхгүй бай. Би сайн байгаад яах юм бэ? Би хичнээн сайн байгаад муу хүн надаас илүү яваад байхад энэ шудраг биш юм. Би танд эргэлзэж гин гэж Израильчууд хэлсэн. Шудраг цаана байгаа юм бэ? Би ганцаараа шудраг царайлаад энэ шудраг ус хүмүүсийн дунд яваад би хохирч болоод байж та бурхан гэж хэлсэн. Тэгээд бурхан тэр үеийг өгсөн гэхээр шудрагыг бурхан тогтоох цаг өдөр ирнэ. Тийм учраас цэвэр байдлаа хаадгал. Итгэгч хүмүүсийг нэг мөнхийн цаг хугацааны үнэлэмжтэй байх хэрэгтэй. Энэ амьдрал өнгөрөөд миний амьдрал дуусч байгаа юм биш. Энэ амьдрал өнгөрсний дараа мөнхийн жинхэнэ амьдрал эхэлнэ. Тэр үед шудраг байсныхаа төлөө би шагнал авч мөнхөд Бурхны ерөөл дотор амьдрна.
Харин шудраг бус байсан нь эцсийн өдрүүдэд шүүгдээд тэд мөнхийн дамд орж харин би мөнхийн жаргалтай тэр амьдралаар амьдрна гэдэг мөнхийн цаг хугацааны үнэлэмжтэй байд. Мөнхийн цаг хугацааны үнэлэмжгүй хүмүүс шудраг байдлыг газар дээр л би амьд байхад тогтоохгүй бол энийг алж ээж би амрах гэдэг тийм үнэлэмжтэй байдаг учраас маш их үс хонц, маш их уур хилэн шудраг өсөй бурхнаас нэгсэн ийм заналтай хүн болж байгаа. Тийм учраас бурхан мөнхийн цаг хугацааны үнэлэмжтэй байгаарай. Би тэрийг чи шүүх болно. Шудраг усыг би тогтооно. Үс сонзонгийн чи би авна. Нүдний чи өмнө тэр хүн хэн бол шудрагыг чи арга болно. Тийм учраас шудраг байдлаа тэр өөр зөөдөн зүрсгэлтэй шудраг байдлаа хадгалж яваарай гэдэг сургаалыг эзэн өөрийн хүмүүстээ заадаг юм. Бид зөндөө олон шудраг бус байдалтай тулгарна. Шудраг бисээр ажилласаа халагдсан, шудраг бусаар хүмүүс доромжлуулна, шудраг бусаар янз янзын хэлбэр хэлүүлнэ. Гэхдээ бид тэр хүмүүсийг харахтаа өрөвдөлтэй. Би биш эзэн чамайг шивнэ гэдэг хандлагатай байх ёстой. Яг гэвэл тэр өдөр ирнэ гэдгийг тэр хүн мэдэхгүй байна. Гэхдээ бид бол мэдэж байгаа. Тийм учраас Израильчууд би шудраг царайлаад яах юм бэ гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл бурхан шудраг гэдгийг тэр хүмүүс мартсан учраас энэ бол тэдний нүгэл байсан. 6 дахь нүгэл нь бурхныг 11 баг өргөлөөр ловилцсан. Яавал баг өргөлөөр их хөрөөлийг авах вэ гэдэг схемээр шилжсэн. Нэг туранхай доглон сохор те одоо өөрсдөө хэрэглэхгүй өргөлөө өгөөд тэгээд өргөлөгсөн гэсэн одоо Тэнгэрийн цохыг нэ ерөөлөө өг, ерөөлөө хайр гэдэг. Маш цэлтэй байна. Тэгээ бурхан бол тэдний хандлагыг мэдж байгаа учраас та нар намайг ловирцсан. Та нар өөхөстэй хэмжээгээр өгөө. Тэгээ хуучин гэрээн дээр бол өргөлийг левичүүдийн левичүүд бүх насаараа бүх амьдралаараа сүмд үйлчлэх ёстой. Тэгэд өөр ажил хийхгүйгээр зөвхөн тэр бурхны ажил хийх ёстой учраас бусад хүмүүс нь малчин, тариачин, бизнесмэнүүд нь орлогынхаа 11-ээр левичүүдийг хоолтой унттай байлгахын тулд 11 өргөлийг болоод бурхан хуульчилсан байна. Хуульчлахдаа бурхан ерөөл хараалын зарчмаар хуульчилсан. 11 өгөх юм бол ерөөгдөн, 11 өгөхгүй бол хараагдана. Амар гоц. Тэгээд тэр яаж харагдсан бэ гэхээр газар тариад эргэлдэн байнгын ган бачигтай тиймээ сарцаа марцааны нүүдэлд урагцаа алдна. Мал ахуй тэжээдэг хүмүүс нь бас байнгын тиймээ өвчин зовлонтой өсч өгдөггүй, бизнес нь ч гэсэн олигтой явж өгдөггүй ийм биш. Харин ерөөгдөн гэхээр тэр бүх зүйл нь үржин уршиж ерөөгдөх юм а гэдэг шууд нөгөө хүний мөнгөтэй нэрэхлээр хүний зүрх сэтгэлтэй ярьж байгаа. Таны цалин нэмэхлээр та баярлна гэж. Таны цалин гацхлаар та уурна гэж. Яг түүнтэй адилхан бурхан ерөөл хараалын зарчмаар хуучин гэрээн дээр ярьсан. Харин шин гэрээн дээр 11 өргөлийг 11-ийн энэ ерөөл хараалын зарчмыг бурхан шин гэрээн дээр давтаж заагаагүй. Тийм учраас шин гэрээний итгэгчид бид би 11 өгөх юм бол ерөөгдөн 11 өгөх бол хараагдана гэж бодох нь зохисгүй. Амен. Яах өгөөг нь болж гэж зарим бодож байгаа. Ашигтай. Харин бурхан шин гэрээн дээр ямар зарчмыг заасан бэ гэхээр тарих ба хураах зарчмаар та нар ерөөгдөнс. Ихийг өгөөмрийг тарвал өгөөмрийг, хармыг тарвал хармыг. Тэгээд зүрхэндээ шийдсэнчлэн баяртайгаар өгөөрэй гэсэн. Таны ямар хэмжээгээр өгөхийг та өөрөө шийднэ. Бурхан 11 гэдэг хуучин гэрээн дээр Израильчууд тогтоосон бодвол шинэ гэрээний итгэгчид бидэнд 11 өгөөсөө гэж өг гэж бурхан тушаагаа. Та ямар хэмжээгээр өгөхийг өөрөө шийднэ, зүрхэндээ шийднэ. Тэгээд тэрийг баяртайгаар бурхан минь ээ би танд юунийг өгч байна гэдэг ийм зарчмыг бурхан өгсөн юм. Тийм учраас өгөөмрийг таригч нь өгөөмрийг, хармыг таригч нь хармыг ихтэй зүрхэндээ шийдсэнчлэн бурхан баяртайгаар өгөөрэй гэжсэн. Амен. Тийм учраас өргөн гэдэг нь бол бурхан надад байгаа бүх зүйлийн өмчлөгч гэдгийг
бид хүлээн зөвшөөрч байгаа. Нэг удаа бид хэдэн пасторууд Индонезид нэг сургалтад явсан. Тэгээ бидэнд нэг сертификат өгөөд тэгээд сертификатн дээр өөрсдөө бүх одоо газар, байр, машин, танд байгаа бүх тийм хадгаламж одоо бонд, юу гэдгийг хаалтан мөнгө одоо юу гэдэг тэр бүх юмаа бич гэжсэн. Тэгээ бидээс ингээд бичсэн. За нэг өрөө байртай, машинтай ингээд газар арайч аваагаа ингээд бүгдээр ингээд карманд байгаа мөнгөзөнгөө хүртэл тоолоо бүгдийг бичсэн. Тэгээд тэр хүн бидэнд юу хэлсэн бэ? За одоо наадах бурханд өрг гэсэн. Тэгээд пал гэж авчихсан. За ингээд авчдээ юм нэг жоохон цогцос юм байхгүй болчтой юм байна. Яа нэг тэг бичсэн байдаг бадарсаа хүнийг ингэж гиндүүлдэг байхгүй юм хүнийг. Гэтэ авцсан болсооч юу гэл. Тэгсэн чи тэр юм гэсэн. Бурхан авч байгаа юм биш ээ. Бурхан бол энэ зүйлийг танд өгсөн. Энэ бүх зүйлийн өмчлөгч нь та биш юм аа. Харин энэ бүх зүйлийг бурхан танд өгөхдөө итгэмжит сайн нярав болгохын өгсөн юм аа. Газар дээр танд өгсөн тэр баялагуудыг та сайн захиран зарцуулж зөв зүйлийг хийж бурханы нэрийг алдаршиж бурханы үгслийг тиймээ биелүүлэхийн тулд танд газар дээр баясан зэн гэж энэ сайхан баялагуудыг өгсөн юм аа. Тэгвчээс энэ баялагтаа бити хорогт. Харин баялагын эзэн болох бурхандаа өрг. Би бол эзэн биш ээ. Харин би бол нярман юм аа. Энэ надад өгсөн миний агуулгад тавьсан бүх эд хөрөнгөний эзэн нь бол та юм аа. Би энэ агуулгын эзэн биш. Би бол энэ агуулгын няруу юм аа. Тэгмчээс эзэн минь би таныг эзэн гэж хүлээн шүүж байна. Өмчийн эзэн бол та гэдэг залбирлыг хийж эзэн дөргөөр өгс. Тэгээ бид бүгдээр баяртай байна шүү. Өө баяртай. Баярлаа. Нэмжгөөрөө. Яг л бидний сэтгэлгээ мөнгөн дээр ер нь амьдралынхаа алив зүйл дээр хандахтай бид нярав гэдгийг мартчихдаг. Нярав гэдэг чинь нөгөө агуулгын нярав гэдэг чинь хүмүүс нөгөө хэлнэ шүү дээ. За тэдний ширхэг тийм материал гаргаарай, тийм тоогоор гаргаарай гэдэг одоо падаан зохиулсан падааны дагуу нярав болоод гаргаад тэгээ янгин л тоолж байгаа. Тэгээд яг ингээд үл. За ингээд цаана тэд үлдсэн. Энэ зохицуулдаг ажлыг нярав хийдэг. Бид энэ дэлхий дээр хоосон ирсэн энэ дэлхийгээс бид хоосон юм. Энэ дэлхий дээр бидэнд өгөгдсөн энэ бүх баялагуудыг Бурхан бидэнд баясан цэнг эдэлж хэрэгэл гэж өгсөн. Амен. Яна би одоо амар баян болчихсон шүү дээ. Бидний санаа зов. Амар баян бол. Амен. Гэхдээ та эзэн биш гэдгийг үргэлжсэн. Тэгээд Бурхан номлогчийн ус номон дээр Бурхан бидэнд эдэлж хэрэгж баяс цэнгэж нийт хөрөнгө өгсөн. Харин хожмын нэгэн өдөр Бурханы өмнө тайлангаа тавин шүү гэдгээ санаж эзнээс имэж амьдраа гэсэн. Амен. Тийм учраас бид няруу уучраас за та надад 5 тэрбумыг өгсөн байна. Энэ 5 тэрбумыг би тэгж зарцууллаа. Эзэн минь тэгж таны ийм мэдээлэлд өглөө. Ингэж би үр хүүхдээ сургуулийн төлбөрийг төлж амьдралыг нь залгууллаа. Бурхан минь тандаа баярлалаа. За бид нэг жоохон урамжтай болсон. 20 өрөө байшинтай болсон. Яг л бид нөгөө багаас нь ядуу өссөн учраас нэг жоохон тэнхээдээ болох үедээ бид нөгөө няруу гэдгээ мартаад бид хамраас өгч хэлдэг. Бид тэнгэрийн ундаг атгах юм шиг газрын юмтэн биш болсон юм шиг л ааш. Харин бид үргэлж би эзний өмнө энэ бүхний өмнө тооцоо би тайлангаа тавина. Та надад ямар ч хэд байдгийг өгсөн би итгэмжтэй байна. Итгэмжтэй нэгэнд Бурхан нэмж өгнө. Өгөөд байхад давраад явал Бурхан зүгээр л хасчихна. Өгч чадсан чинь Бурхан авч чадна. Бурхан бол шударга шүү дээ. Тэгэж дураараа дөрвөлгүй. Бурхан бол үнэхээр шударга Бурхан. Тийм учраас бид Бурханы өмнө итгэмжтэй байх тусам Бурхан тэр итгэмжтэй чанарыг тийм өрөөж Бурхан өгдөг юм аа. Тэгээд би нөгөө ямар нь баян болдоо ямар нь ядуу үед ингээд нэг удаа бодохгүй. Бурхан итгэмжтэй учраас бизнес нь баян болдоо юм аа. Итгэмж хүн тэр баялагийг өгөх бол эзэн бүр үрс тараад Бурхан минь амар болно. Итгэмжтэй хүмүүс нь үржүүлдэг, өсөгдөг.
өөрөө ч зөв амьдрдаг, өрөөлийг ч зөв амьдрах ерөөлийг дамжуулдаг. Тийм учраас Израильчууд ийм нүглийг хийсэн юм аа. Долоодох нь Бурхны эсрэг ирсэн. Тэд юу гэж ярьсан бэ? Малах 3:16-аас 18 дээр. Харин эзнээс имэдэг хүмүүс бие биентэйгээ ярихад эзэн анхаарал тавин сонсдог. Эзэн бидний яриг сонсдог байхаа нэ шүү дээ. Эзнээс имэдэг болон түүний нэрийг болгоодог хүмүүсийн төлөө дурсгалын ном түүний өмнө бичигдсэн. Бидний бүх яриа тэнд бичигддэг. Би өөрийнхөө эзэмшлийг байгуулах өдөр тэд минийх байх болно. Өөрт нь үйлчлдэг хүүгээд хүн өршөөдгийн адил би түүнийг өршөөх болно гэж төв төмдийн эзэн айлдаж байна. Ийм зөв ба буруут Бурханд үйлчлдэг нэгэн ба түүнд үйлчлдэг нэгний ялгааг та нар дахин нэг харах болно гэсэн. Ер нь Бурхны эсрэг юу ярьсан бэ гэхээр Бурханд үйлчлэх хүн ямар хэрэгтэй юм бэ? Бурханд үйлчлэх ямар ашигтай юм бэ? Энэ бүх цаг хугацааны оронд би 8 гэжсэн бол арай их мөнгө болно шүү дээ. Гэж хүмүүс ярьсан. Тийм ч бас эзэнд үйлчлдэг залуу хүмүүс байл. Эзэнд үйлчлэх юм амархан биш. Эзэн ядуу байдлаар сорно. Ийм үдийч гэсэн намайг дах уу гэж чаа. Эзэн баян байдлаар сонгоно. Ийм үдийч гэсэн энэ хүн байх уу эсвэл эзнийг дагсан эзэн хүн байх гэвэл бүгдийн ямар ч нөхцөл байдлаар даг сорно. Сорилтыг дам ямар ч үл эзэн тууштай, итгэмжтэй, даруй, үнэн амьдрах юм бол эзэн үнэхээр түүний үр өдний нэр. Эзэнд үйлчлэхэд дутагдах юм байгаа, гачигдах юм байгаа, элбэгдэлэг байхгүй байгаа, цал бас хэл өрөөдгүй байгаа. Гайхамшгуудыг зөндөө үз. Бас зовлон нэлээд туул. Гэхдээ эцсийн өдрүүдэд эзэн ингэж тусгаарлалтыг хийнэ гэж хэлсэн. Тийм учраас бид энэ 7 нүглийг үлдэхгүй бай. Амен. Нэгдүгээр нь Бурхны хайрыг мартахгүй бай. Үргэлж талархъя. Өнөөдөр хүртэл Бурхан та намайг яаж авч ирсэн бизээ талархъя. Хоёрдугаар нь ялангуяа эзэнд үйлчилж байгаа хүмүүс үйлчлэлдээ хайн хандахгүй бай. Нэг дуулсан болоо. Нэг номлосон болоо. Цаг өнгөрөөсөн болоо. Хэдэн хүн ирж гэнэ явж гэнэ ер нь тоохгүй. Хүмүүсийн сэтгэл санаанд анхаарахгүй. Тэдний итгэлийн амьдралд анхаарахгүй. Зүгээр л ингээд нэг үйлчлсэн нэртэй ингэж явахгүй бай. Амжиргааныхаа төлөө хүмүүс таалагдах сургаал биш харин хүмүүсийг үнэхээр эзэн замаар дагуулах зөв сургаалыг заая. Итгэгчдийн хувьд гэр бүлдээ анхаар. Насан туршдаа залуу наснаасаа хандсан хантайгаа хамт өтлөе. Эзэн бол салалтыг эсэргүүцдэг. 5 дугаар хам. Бурхан шудраг гэдэг үргэлж санана. Үн мөнхийн тэр цаг хугацаагаар амьдралаа харав. Тэр үед би үн мөнхөд хэдхэн жил биш үн мөнхөд би өрөөдөж амьдрах болно гэдэг сэтгэлгээтэй байгаад тэр өс хонцон шудрагш байдлыг Бурханы өмнө зүгээр үгээ. Бурхан минь би хаялаа танд өгье. Тэрийг бодож сэтгэлийн тав. Бурхан минь танд өгье. Та шудраг. Тэр хүн цаана ямар ч шалтгаанаар надад гэж хандсан би мэдэхгүй. Та мэдж байгаа. Үүнээс би танд өгье Бурхан гэдэг шудрагыг Бурханд өгсдөө. 11 өргөлөг. Ерөөс ба хараалын зарчим биш байгаа нь шүү дээ. Харин элбэг зарчмаар Бурхан биднийг өрөөнө. Өөмрөөр сэтгэлдээ шийдснээр баяртайгаар эзэнд өгцгөө. 7 доодох нь Бурханы эсрэг ярихгүй бай. Үйлчилж байгаа хүмүүс нь онгонохгүй бай. Гомдосхгүй бай. Үүсэнд үйлчлээд яаж өрөөгцнийг бусдад гэрчлэх амьдралтай. Би одоо эзэнд 1996 оноос бүтэн цагаар үйлчлэж байна. 20 дугаар зам та нарын зарим төрөөчгүйсэн тэр. Өнөөдөр хүртэл явахдаа эзэн 2 навчийг сануулдаг баг. Нэг нь хаврын навч, нөгөөх нь номрын навч. Номрын навч бол жамаараа ундаг. Хаврын навч нь өвлийн хахир хатууг даваад модондоо ингээд тэгэлж байгаа тийм ингээд тогтцсон гэтээ хатцсан амьгүй болсон тэр навч. Би тэр 2 навчийг харахтаа би ингээд өхөнц ингээд тогтдог хаврын навч баймааргүй юм. Харин би жамаараа ихлүүлсэн зүйлээ жамаараа дуусгаад тань руугаа явдаг тэр намрын навчийг байх гэж байна. Тэгээ зарим хүмүүс чи би залуудаа гэх амар хаврын навчийг нөхдөд зөндөө байгаа шүү дээ. Би өдий зэрэгтэй тогтсон байгаа нь гэл би тэгж өнгөрөө хүн болмоор.
Харин эзнээс авсан зүйлээ эзэндээ буцааж өгөөд жамаараа айж юу тавиу тэр амьдралаа гулсан мөрдөг тэр нэг намрын алтан намар гэж тийм навчрал болохыг хүсэж байна. Амен. Тэгээс бүгдээ эзэнд өтөл нас үртэй үйлчлэе. Эзнийхээ нэрийг алдаршуулцгаая. Бурхан алдаршиг. Амен. Амен.